Сайн бацхан өрх мөндөд үзэгчдээ тоонтой мотлбар танд хүрч байна. За тэмээний тоо толгой хагас саяд хүрч сүүлийн 20 жилд 2 дахин өсөд байна. Сүүлийн 4 жилийн тоо үзүүлэлтийг харахад 2022 онд манай улс 470.5 мянган тэмээтэй байсан бол 2024 онд 480.6 мянгад хүрч за 2025 оны байдлаар 501.3 мянга болж за сүүлийн 3 жилд 30 гаруй мянгаар тэмээний тоо толгой өсжээ. За дэлхийд 2 сая гаруй хос бүгд тэмээ байдгаас 4-ний 1 нь манай улсад байна. За энэ давуу талаа ашиглаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлэх замаар орон нутгийг дэмжих малчтын орлогыг өсгөх бүрэн боломж байна. Дэлхийн улс орнууд бахархалт амьтнаа зарлаж түүнийгээ аялал жуулчлалын бэлэг тэмдэг болгодог. Австрали улс кенгуру, коала, Кен, Танзани улсууд Big Five буюу арслан, заан, хэрс, ирвэс, үхэргөрөөс, Япон улс Наганогийн цасны сармагч, Канада улс цагаан баавгай, минж, Хятад улс панда, Шинэ Зеланд улс киви шувуу, Тайланд улс заан гэд улс орнууд өөрийн улсын бахархалт амьтдаар аялагчдыг татах бэлэг тэмдэг болгож аялал жуулчлалын салбараа хөгжүүлж байна. Нэг улс зөвхөн нэг амьтан бос ихэнх нь 2-4 амьтан нэрлсэн байдаг бол Монгол улсыг шонхор шувуу төлөөлдөг. Гэхдээ ирсэн жуулчин бүхэн шонхор шувууг амьдаар үзэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд Монголд очивол морь унаа гэх ойлголт жуулчдад бий болж адууны соёлтой танилцах, морь унах олон төрлийн, олон маршрут чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээч хөгжсөөр байна. Яг үүнтэй адил тэмээний соёлыг аялал жуулчлалын гол брэнд болгон хөгжүүлэх боломжтой. Олон улстай бол ерөнхийдөө энэ нөгөө тэмээтэй холбоотой аялал жуулчлалыг нэг бол нөгөө юм одоо морь унах, тэмээ унах гэдэг юм уу те ийм активити талаас аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгож хөгжүүлдэг. Үгүй бол бусад улс орнуудыг харахаар нөгөө цөлийн одоо те аялал буюу тэр байгалийн одоо зохицолтой холбож ингэж хөгжүүлдэг ийм хоёр төрлийн үндсэн аяллаа чиглэл байгаа. Тэгээ энэ хоёрыг аваад үзэхээр яг нийт дэлхийн зах зээлийн аялал жуулчлалын зах зээлийг 2025 онд одоо 1.5 тэрбум жуулчин олон улсад аялсан байна гэж ингэж үзэхэд нэг 8-аас 10% нь одоо энэ соёл тэмээтэй холбоотой аялал жуулчлалыг сонирхож байна гэж ийм одоо дүн байгаа. Тэгэхээр Монгол улсад ирж байгаа нийт жуулчдыг бид нэр өнгөрсөн онд одоо 850 мянган жуулчин байсан гэж үзэхэд ер нь бол энэ байгаль болон одоо соёлын аялал жуулчлал бол 400-аас 500 мянга байна гэж ингэж харж болно. Тэгэхээр аймаг орон нутгууд маань нөгөө нэгэнт тэнд очиж байгаа жуулчдад юуг илүү бид нэр үзүүлэх вэ гэд. Байгалийн аялал жуулчлал болохоор нэг бол одоо нөгөө их хөрөнгө оруулалт шаардаад түн дээрээ байгаль түшиглсэн бүтээн байгуулалтуудыг хийгээд resort ингэж бид нэр орлогыг орон нутагтаа төвлөрүүлж байгаа бол энэ соёлын аялал жуулчлал буюу одоо тэмээ унах, тэмээ үзэх энэ аялал жуулчлал нь өөрөө нэм цөөн хүнд хүрсэн хэдий ч илүү ийм нөгөө нэг орон нутгийн иргэдийн амжиргаанд шууд чиглэсэн ийм аяллаа бүтээгдэхүүн байж болж байгаа их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаггүйгээр байгаа ахуйгаараа орлого олох боломжийг орон нутгуудад маань олгож гинэ гэсэн үг тийм. Тэгээ энэ дундаа ялангуяа одоо нутгийн иргэд маань энэ одоо цөлжилт тэгэл бэлчээрийн одоо дорой отол гээд хөдөө аж ахуйтай холбоотой олон сөрөг асуудлууд гарч байгаа энэ үед өөрөө байгаа ахуйгаараа нэмэлт орлого олох боломжийг аялал жуулчлалын салбар одоо ялангуяа энэ тэмээн аж ахуй эрхэлж байгаа тэмээтэй холбоотой одоо соёлыг одоо өвлсөн энэ хүмүүс маань олох боломжийг олгож байгаа. Монгол улс 2030 он гэхэд жилд 2 сая жуулчин хүлээн авах нэг жуулчны Монгол улсад зарцуулдаг дундаж зардлыг $2,000-аас $4,000 болгон 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын орлого $8 тэрбум хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг бүрдүүлэх боломжтой. Дэлхийн аялал жуулчлалын салбарт цаашид эко, адал явдалт, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн чиг хандлага зөнхөлж, зах зээлийн хэмжээ жилд 10-аас 14%-аар өсөх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Эдгээр чиг хандлагын хүрээнд Монгол улсыг зорж байгаа жуулчдын 47% нь эко болон адал явдалт аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчлэгээ сонирхож байгааг судалгаагаар тогтоожээ. Манай улсад ирж байгаа жуулчид 6-аас 8 дугаар саруудад хамгийн ихээр ирдэг.
2024 онд манай улсад жуулчдыг ирсэн сараар нь харуул 12-оос 4 сар хүртэл хамгийн бага буюу 28-аас 41 мянган хүн сард ирсэн байгаа бол зуны 3 сар 100-аас 130 мянгад сард ирэх жуулчны тоо хүрсэн байна. За иймээс ч зуны 3 сард хэд ачаалттай байгаа аялал жуулчлалын салбарын эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага тулгамдж байгааг салбарынхан хэлж байна. За жилийн бусад саруудтай харьцуулахад өвлийн саруудад манай улсад жуулчид хамгийн бага ирдэгч, за сүүлийн жилүүдэд өвөл ирэх жуулчдын урсгал нэмэгдэж байна. За жил бүрийн 1-р сард ирсэн жуулчдын тоог харуул 2023 онд 19 мянган жуулчин ирсэн бол 2024 онд 28 мянгад хүрч, за 2025 оны байдлаар 33 мянгаыг давсан бол за энэ оны 1-р сард манай улсад 45 мянган жуулчин ирсэн байна. За сүүлийн 4 жилд 2.3 дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм а. За Монгол зочлох жилийн хүрээнд хийж байгаа ажлууд, за тэр дотроо өвлийн аялал жуулчлалыг дэмжихээр зохион байгуулж байгаа ивент арга хэмжээ жуулчдын урсгал нэмэгдэхэд нөлөөлж байна. За өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээ нь мэдээж Тэмээний баяр. Жилээс жилд Тэмээний баярыг зорих оролцогчдын цар хүрээ тэлж, за баярыг үзэхээр очих гадна дотны жуулчдын тоож нэмэгдэж байгаа юм а. Өвлийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох Түмэн Тэмээний баяр 29 дахь жилдээ Өмнөговь аймгийн Далан Задгад хотод энэ оны 2 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд боллоо. Хоёр бүгд тэмээг өсгөн үржүүлэх, уламжлалт, маллага, зан үйл, соёлыг өвлүүлэн хадгалах, тэмээн соёл спортыг хөгжүүлэх зорилготой Түмэн Тэмээний баярын арга хэмжээг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврээ суманд зохион байгуулж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр энэ наадам үндэсний өвлийн наадам болж өргөцсөнийг Өмнөговь аймгийн Далан Задгад хотноо зохион байгуулсан 29 дахь удаагийн Түмэн Тэмээний баяраас харж болохоор байлаа. Нийт 4 аймгийн 60 гаруй сумын тэмээчид, малчид 1000 гаруй тэмээтэйгээр ирж оролцсон бол 8000 гаруй зочид, аялагчид, жуулчид ирснээс 200 гаруй гадны жуулчид тус наадмыг үзэж сонирхсан байна. За энэ жилийн бас тэмээний уралдаамаар энэ тэмээн соёлыг одоо хөгжүүлэх, тэмээнийхээ одоо ашиг шимийг одоо хүртээмжтэй байлгах, ер нь ашиг шимийг одоо тэмээнийхээ ашиг шимийг л одоо өндөр болгох. За тэгээд ард иргэдэд одоо энэ хэрэгтэй бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхийн тулд одоо зөвхөн уралдаанаас гадна одоо тэмээний энэ соёл, өв соёлыг авч явах. Тэгээд энэ тэмээнийхээ уралдааны одоо тэмээнийхээ сүүсүүн бүтээгдэхүүн, ноолуур одоо бүгдийг одоо бас ажиглах, эцсийн бүтээгдэхүүн болгох энэ зорилгоор одоо тэмээг өсгөж. За манай аймгийн хувьд бол 156-7 мянган тэмээтэй. Тэмээний баяр их өргөн дэлгэр энэ жил их сайхан болж байна. Өргөн дэлгэр бүр өмнөх жилүүдэд одоо анхлын дарс Тэмээний баяр үжижсэн нэг одоо энэ чинь яг ийм талбай малбай дээр байгаагүй шүү дээ. 3-4 жилийн өмнө ирж хахад 26 оны Тэмээний баяр тон сайхан болж байна. Жил-жилээс илүү сайхан болж байна. Өргөө оролцож байна. Намайг алдар сайхны сайн зэгт гэдэг. Манай аймгийн алдарт яач. Би 2 тэмээтэй ирсэн. Зүгээр параданд оролцох гэж ирсэн. Аав ээж малчаа Өмнөговь аймгийн цогтоос юм их. Найз үгийн хэлж. За манай 130-аад тэмээтэй. Тэмээч нь маш гоё юм аа шүү дээ. Тэгээд өвөл бол дулаахан, сайхан. Тэгээд тэмээн дээрээс ч бас нар ойрхон шүү дээ. За Өмнөговь аймгаас гадна олон аймаг сумд Тэмээний баярыг зохион байгуулдаг болжээ. За тэр дундаа энэ оны 1-р сарын 24-нд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцөх Дундгов аймгийн Мандал говь хотод ажиллаж тэмээчдийн 5-р зөвлөгөөнд оролцсон. За энэ үеэр жил бүрийн 1-р сарын 24-ний өдрийг Монгол Тэмээний өдөр болгон тэмдэглэхээр зарласан юм а. За Монгол Тэмээ хэмээн олон улсад нэрлдэг хос бүгд тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн үлгэр домог дуу шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил бахархалт өв гэдгийг тэрээрч хэлсэн үгэндээ онцолж, за жил бүр тэмдэглэх өдрийг ийхүү зарлаад байгаамаа. Одоогоос 20 гаруй жилийн өмнө манай улсад 254 мянган тэмээ толгой тэмээ тоологдож, тэмээн сүргийн тоо 9 зуурч байсан бол 2025 онд тэмээн сүрэг 2 дахин өсөж 500 гаруй мянга болсон багтам сайхан амжилтаар монголчууд бид гал морин жилтэйг золгож байна. Энэ бол малчид, тэмээчид та бүхний нэр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг өвлийн их баяр наадмаа хийж байгаа энэ баярын өдөр би
онцлон тэмдэглэж хэлхийг бас хүсэж байна. Та бүхэндээ дахин баяр хүргье. Тэмээ тал бүрийн өндөр ашиг шимтэй буянт мал өгөөд зөөлөн эм ноос, зовдор, өвдөгний эр ноосны чанар нь дэлхийд гайхагдж байгааг та бид бүгдээрээ мэдж байгаа. Өсвөр тэмээ игний ноос нь ямааны ногдуудаа дүүцгүүч чанартай хэмээн үнэлэгдэж дэлхийн зах зээлд тэмээний ноосны бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг бид бүхэн харж байгаа. Буянт мал сүргийг ашиг шимийг бүрэн ашиглах зорилготой цагаан алт үндэсний хөдөлгөөн бас амжилттай хэрэгжиж байгааг та бүхэн бүгдээрээ харж байгаа. Энэ бол малчин та бүхэнд ач тусаа өгөх ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа юм аа. Тиймээс монголчууд бид өргөн удам тал нутгийнхаа экосистемийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хос үх тэмээний аж ахуйг тогтвортой хүртээмжтэй байгаль орчинд ээлтэй орчин цагийн тэмээний аж ахуй болгон шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг би өнөөдөр зориуд хэмжээнд хэлэх хүсэж байна. Тэмээ гэдэг маань бол өөрөө зөвхөн 5 шиг малуу нэг гэхээсээ илүү тэмээний одоо ингээд өв соёл гэдэг бол нүүдэлчдийн өв соёлыг одоо түгээн дэлгэрүүлэх маш одоо чухал одоо ийм аялал жуулчлалын бас бүтээгдэхүүн болж байгаагаар бас онцлогтой юм аа. Тэмээний баяр наадмууд зохион байгуулагдж байгаа нь эргээд одоо тэмээчдийн маань одоо урамшуулсан, тэмээчд маань эргээд одоо тэмээгээ унж идэх, эргээд энэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, аялал жуулчлалтад одоо ашиглах, хэрэглэх ийм одоо боломжууд бүрдэж байна гэж харж байна. Энд ирсэн одоо гадны зочид төлөөлөгчид бол ингэний хоормгийг маш сайхан одоо сонирхож худалдаж авч байна. Мөн одоо хоормогтой чихэр гэж манай Дундгой аймгийн одоо хоормгоор хийсэн хоормогтой чихэр гарсан байна. За ингэний сүүний одоо зайрмаг одоо худалдаж байна. Ингэний сүүтэй кофе одоо худалдаж байна. Энэ бүгдийг харсан одоо жуулчид маань бол маш ихээр сонирхож байгаад бол бид баяртай байна. За тэгээд Дундгой аймгийн хувьд бол аялал жуулчлалын одоо хөгжүүлэх энэ малчин кемпүүдийг дэмжих, мөн одоо энэ байгалийн үзэсгэлэнт газрууд дээр одоо аялал жуулчлалын салбарыг дэмжих олон талт арга хэмжээүүдийг зохион байгуулж байгаа. Тэгээд тухайлах юм бол одоо Google 360, Google Map гэдэг одоо интернетийн одоо програмд Дундгой аймаг аялал жуулчлалынхаа бүх одоо салбаруудыг, аялал жуулчлалын бүх байгууллагууд, зочид буудал, мөн одоо байгалийн үзэсгэлэнт газруудаа зам харгуйтай малчин кемпүүдтэйгээ ингээд орууллаа. Ингэснээр одоо дэлхийн өнцөг болон бүрээс манай Дундгой аймгийн аялал жуулчлалын салбарыг одоо аялал жуулчлалыг очиж үзэх, хэрхэн явах вэ гэдэг мэдээллүүд авах юм бүрэн боломжтой болсон байгаа. Тэгээд энэ тэмээ бол өөрөө өвлийн аялал жуулчлалын одоо маш том брэнд гэдэг нь бол харагдаж байна. Яг тэмээний баяр энэ жилийн тоо датаг бол аваагүй байна. Гэхдээ альва нэг иймэрхүү хэмжээний орон нутгийн томоохон арга хэмжээнд 10-аас 20 мянган гадаад дотоодын жуулчин очдог ийм үзүүлэлтүүд харагдаж байгаа. За тэгээд тухайн аймаг орон нутагт л өөрөө ингээд жуулчин очиж гинэ гэдг нь заавал одоо гадаадын гэлгүй Монгол улсын иргэд очих нь өөрөө аймгийн эдийн засгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо ижил хэмжээний ивентүүдийг харахад яг нэг 2-3 хоногийн ивент арга хэмжээнд дэр жуулчдын урсгал 10-аас 20 мянгад хүрэхэд аймгийн эдийн засаг 4-5 тэрбумаар хэлж байгаа ийм үзүүлэлт ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ нөгөө аялал жуулчлалын урсгал гэдэг чинь зүгээр тэнд нэг очоод жуулчин зочид буудалд буухаас гадна шатхуун түгээх станц, хоол, худалдаа үйлчилгээ, тэгээд худалдан авалт гэх мэт олон одоо эдийн засгийг тэр чигт нь хөдөлгөж байгаа. Тэгэхээр тэмээний хоёр бол тодорхой хэмжээнд танигдаад үр дүнгээ өгсөн. Тийм болохоор аймаг нь орон нутгийн улам бүр одоо өргөжүүлээд явж байгаа юм дүр зураг ажиглагдаж байна. Тэмээний тоо толгой хагас саяд хүрч өссөн ч нийт сүрэгт эзлэх хувь хэмжээ 2025 оны тооллогоор 1.9% байна. Нийт сүргийн 41.1%-ийг хонь, 39.9%-ийг ямаа эзэлж байгаа бөгөөд цаашид тэмээний ноос түүхэн эдийг үнд хүргэх, тэмээг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлснээр 1954 онд 895 мянгад хүрч байсан тэмээний тоо толгойн рекорд амжилтаа давтах боломж ойрхон байна. Улсын хэмжээнд адуу үхрийн тоо толгойгоор ар хангай аймаг тэргүүлдэг бол хониор өвөр хангай, ямаагаар Баян онгор аймаг тэргүүлж, тэмээний тоо толгойгоор Өмнө Говь аймаг тэргүүлж байна. Өмнө Говь аймгийн тэмээний тоо толгой 155.9 мянгад хүрсэн бол Дорноговь аймаг 61 мянган тэмээтэй, Баян онгор аймаг 56.6 мянга, Говьалтай аймаг 51.3 мянга, Дундгов аймаг 48 мянган толгой тэмээтэйгээр эхний 5-д ирэмблэгдэж байна. 2025 онд хамгийн олон буюу 155.900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлсэн Өмнө Говьчууд энэ онд тэмээ судлалын төв байгуулжээ.
яг тэмээнээс авах ашиг шимийг яаж нэмэгдүүлэх үү? Тэмээнд байдаг өвчин эмгэгүүдийг яаж хурдан эдгэх үү? Нөгөө талаас тэмээнээс гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг дараагийн маш одоо өндөр одоо чанартай маш үнэтэй тийм бүтээгдэхүүнүүд яаж болох уу гэдэг дээр энэ чиглэл рүү тэмээ судлалын ажлыг бол өмнөгөөд эхлээд бид нар барилга байшин бүх юмнуудаа бариад одоо энэ онд бол үйл ажиллагааг эхлүүлээд үндсэндээ одоо ажлууд бол ингээд эхлэх гэж байна. Тухайлбал тэмээний бүхнөөс одоо гаргаж авч байгаа гоо сайхны бүтээгдэхүүн бол хамгийн өндөр чанартай сайн бүтээгдэхүүнүүдийн нэг байна. Энд бол Монголын эрдэмтэд ажиллаж байна, бас бүтээгдэхүүн болоо гаргацсан байна. Тэгэхээр бид нар одоо ингээд бодлоо тэмээний бүх гэдэг чинь бүтэн битүү өөх байна гэдэг те түүнийг нэг ашигладаг хэрэгэлдэг нь юу вэ гэж ясан цаг сайхан шүү дээ. Тэмээний бүхнөөс маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн гарах болцоонууд нэгдээд анхны бүтээгдэхүүн гараад явж байгаа. Илүү нэг тэмээнээс авах ашиг шимийг маш хурдтай яаж сайн нэмэгдүүлэх үү гэдэг рүү чиглэсэн энэ ажлуудыг маш олноор хийх ийм зорилго агуулж. Тэмээний баяр гэдэг бол мэдээж бид нар тэмээний өвс хөлөө одоо түгээн дэлгэрүүлж нөгөө талаар гадаад дотоод жуулчдаа ингээд энэ өмнөг аймагта төвлөрүүлж бид нар сайхан баярлж байгаа. Тэмээний өвс хөл бол асар чухал бидний нүүдлийн иргэншлийн салшгүй нэг хэсэг. Нөгөө талаас яг давхар цаанаа бол тэмээ судлал гэдэг нь бол тэмээнээс авах ашиг шимийг яаж нэмэгдүүлэх вэ? Энд одоо зөвхөн одоо хөлийн цаана одоо ашаад гэхэд бол тэмээний том үйлдвэрүүд байна. Тэмээний сүүний үйлдвэр. Тэмээний сүүний үйлдвэр гэхэд 300 км-ийн радиус дорооноор сүүгээ татаад өдөрт 30 тонныг одоо боловсруулж штэ. Тэгэхээр бид нар чи ийм одоо технологийн юм зөвхөн хөлийн цаана байгаа. Гэтэл аль шийдлийн тойрог гэдэг бол нэг л хэлээр одоо хязгаартай хоёр орон байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ерөн цаашдаа бид нэр тэмээ гэдэг бол өөрөө аж үйлдвэрийн одоо эдийн засгийн мал аж ахуй маш чухал одоо бүтээгдэхүүн одоо амтын юм аа. Тэгээд энэ дээр бид нар одоо ажиллаж байна. За улсын хэмжээнд тэмээний тоо толгоогоор тэргүүлж байгаа Өмнө Говь аймгийн хувьд нийт 5984 малчин өргөтөөгөөс 3119 нь тэмээтэй байна. За тэр дундаа 1000 тэмээтэй 3 өрх тус аймагт байгаа юм а. За аймгийн хувьд тэмээгээ өсгөх чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлдгийн нэг нь ботгоны мөнгө урамшуулал. За 2012 оноос эхлэн олгож байгаа ботгоны мөнгө урамшуулалт давхарцсан тоогоор 27,000 өрх, за 201,000 гаруй ботго бойжуулж 1.8 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. За жилд 100 гаруй сая төгрөгийг ботгоны урамшуулалт олгодог бөгөөд за 2025 онд ботгонд одоо оногдуулах урамшууллын хэмжээг 10,000 төгрөг болгосноор өнгөрсөн оны байдлаар 157.1 сая төгрөгийг олгосон байна. За Монголын хос бөхт тэмээн сүрэг түүнийг адуулан маллах тэмээн соёл бол монголчуудын бахархал дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил бөгөөд дэлхийд ховорцсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү зэрэг түүхийн эдийн үн цэнийг өсгөх хэрэгцээ байгаа гэдгийг ч малчид онцолж байгаа юм а. Тэмээг одоо өсгөж үржүүлэх, тэмээг маллах энэ тал дээр бас нэлээд одоо бас улс орн бодлогоо дэвшүүлээд явах болов гэсний найдлага их төрж байна. Цаашдаа анхаарч байгаа шалтгаанаас ер нь тэмээ гэдэг мал бол ер нь их сайхан говийн одоо чимэг болсон юм аа шүү дээ. Ер нь зуд зурхан төсвөртэй, ер нь ашиг шимэх өндөртэй. Ер нь одоо ялангуяа одоо тэмээ холбоотой юмыг бол дэлхийн чихэнд бол хөрсөн гэж би боддог. Би өөрөө одоо бас тэмээ сайхан төлхөө малдаг. Тэмээнээс гарч байгаа ашиг шим сүү цагаа бол үнэхээр одоо хүнд бол яхахгүй чухал. Одоо хайлтсан ургаар баялаг одоо ийм сайхан бүтээгдэхүүн байдаг. Манайхад өөр бас хүү цагаа гэдэг брэнд гаргаад явж байгаа. Ер нь бол бас мэдээлэл олон гэрэлэгчтэй олон жил сар түмэндээ өглөө явж байгаа. Тэмээний ноосыг бол ер нь ноолорын хэмжээнд л килограмм хүрэх ёстой гэж би боддог юм аа. Ер нь одоо ядаж нэг кил ноосыг одоо 50,000-аас дээш одоо зах зээлд хүрэх юм бол үнэхээр энэ тэмээг бол бас тултал өсгөх боломж бий. Тэмээ ноос угаасаа ер нь маш их халуун чанарын одоо ер нь тэмээ ноос гэсэн хүн бол дэлхийд одоо гэвс хүний амийг аварсан тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утгаар нь тэмээ ноосыг бол килограмм 50,000-аас дээш давуулж дэлхийн зах зээлд бол үнэ хүрэх хэрэгтэй. Энийг бол одоо үнэхээр улс орноос одоо төлхөө анхаарч өгөөсэй л гэж бодож байна. Ер нь тэмээ ноосоор хийх боломжтой маш олон зүйл байдаг. Энэ зүгээр тодорхой ганц хоёрхан юмыг ашиглаж байгаа Монгол цанц, өмс, өмд гэдэг юм уу? Одоо нэг таминд нэг буран ногт одоо нэг өөрхөн зөөр зүрийг ашиглаж байгаа. Энэгээр маш олон юм хийх боломж байгаа таминоос. Сүүлийн ойрын 10 жилийн хугацаанд одоо
тэмэрэг одоо манай монголчууд ерөнхийдөө их анхаарч байна. Энэ туйл их талархалтай байгаа. Одоо сүүлийн жилүүдэд одоо нэг ингийн сүүний ферм гэдээ байгуулагдаад одоо нэг хоорой сүүний ферм гэдэргээд эдгээр нь болохоор ерөөсөө маш их давуу талтай. Тэрийг харин нутагшуулах одоо эрүүл мэндийн талаас яг ямар ашиг тустай вэ гэдгийг одоо яг эрүүл мэндийн байгууллагуудаас тодорхой хэмжээний нэг анализ дүгнэлт хийгээд ийм ашиг тустай шүү гэдэг одоогийн байдлаар бол яг тэмээний ингийн сүүн одоо энэ ашиг тустай гэсэн тийм одоо малчтын хооронд тийм ам яриад явагдаад одоо монголчууд одоо хэрэглээл байгаа. Устдаар бол яг тэрийг нэг албан ёсоор баталгаажуулаад тэгээ явах юм бол тэмээнд бол ашиг тустай ашиг юм байгаа. Одоо тэгээд тэмээнийхээ одоо ашиг шимнэгээ гэвэл одоо нөгөө хоормог юу сүү гэж юу адаг. Тэгээ тийм юмнууд нь маш их хүндүрдэг. Тийм ашигтай бий. Одоо ахаа тэгээ нөгөө ноос нь гэж үед одоо жил өөрөө хаварт ноосыг тушаадаг тэгээд. За тэгээд 40-50 мянга хилэн 40-50 мянга одоо 40-50 хүдэг заримдаа 30-40 гэдэг. Тэгээд нэг тэмээнээс нэг 4-5 хэд гардаг бүдүүн тэмээнээс. Өндөр болох юм бол тэгэл бид нар чинь улмал малаа өсгөхийг гэж боддоо шүү дээ. Тэмээгээр нь өсгөхийг л боддоо шүү дээ. Ноос ноолоор тэгээ сүү цагаан эдэн үнэтэй болоод ирвэл улмал өсгөх л боддоо шүү дээ. Аль болох үнэтэй байх юм бол сайл маллахыг боддоо шүү дээ. Бүх малчтал тийм байна. Яг манай салбарт бас энэ анхан шатны бизнес эрхлэх санхүүжилтийн боломж бас бага байгаад малчтын зээлнээс өөр одоо өөрсдөө жуулчин авах зориулсан тийм чиглэсэн зээл санхүүгийн бүтээгдэхүүн байхгүй. Түүнээс шалтгаалаад ингээд эрхэлж байгаа бизнесийн хэмжээ их жижиг буюу бичил байгаад байна Ямар ч байсан нэг морь унуулах, одоо тэмээ унуулах, за эсвэл цагаан эдэгээ зарах гэх мэтчлэн хэрвээ бид нар одоо ингээд малчтыг түшиглээд аялал жуулчлалын кластеруудыг хөгжүүлж чадах юм бол зөвхөн одоо нэг хэсэг айлууд нийлээд хамтдаа дундаа одоо зээлийн бүтээгдэхүүн аваад жуулчинд байршуулах үйлчилгээ үзүүлдэг буюу шинэ гэрт одоо дэрэгдээ стандартад нийцсэн одоо ариун цэврийн байгууламжтай байршуулах үйлчилгээ нөгөөд нь хоолоор хангацдаг, нөгөөд нь одоо тэмээ унлагаараа хангацдаг гэх мэтчлэн илүү одоо энэ нөгөө ханган нийлүүлэлтийн сүлжээг нь илүү ийм зохистой байдлаар сургаж тэгээд зөвхөн нэг үйлчилгээг хүн болгон үзүүлээд авахгүйгээр олон төрлийн үйлчилгээг санал болгох, үүнээсээ хүн болгон үр ашигыг одоо хүртдэг энэ хэлбэр рүү орох шаардлага ажиглагдж байгаа. Тэг ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын бас Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар болон UNDP хөгжлийн хөтөлбөрөөс хамтраад энэ гэр ба байгаль гэдэг яг энэ Монгол өөрийн одоо унган байгаль болон малчин иргэдийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох бидний юм тусдаа нэг юм судалгаа хийж исэн. Тэгээд энийгээ бид нар ерөнхийдөө энэ жилээс хөгжүүлье. Илүү энэ малчин иргэдийн аялал жуулчлалын оролцоог нэмэгдүүлье. Үүгээрээ бид нар одоо цөлжилт байгалийн дороодлол, бэлчээрийн дороодлолоос одоо та малын тоогоо шууд бууруул гэхгүй орлого олох одоо тэр дараагийн боломжийг нь аялал жуулчлал байдлаар гаргаж өгөөд малчин иргэд өөрсдөө олон улсын одоо Airbnb гэдэг юм уу, Trip.com гэдэг юм уу олон улсын платформуд дээр байршуулах бүтээгдэхүүнээ санал болгоход нь магадгүй орон нутгаас нь юм уу төр засгийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлээд суралцах бүтээгдэхүүн хөгжүүлэх дээр нь мэргэжлийн байгууллагууд дэмжлэг үзүүлээд ингээд хамтарч ажиллаж чадах юм бол Монгол улс бас ийм одоо илүү органик нэг ийм тухайн улс болгонд очиход авдаг л тийм ижил төрлийн стандарт биш өөрийн гэсэн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бас санал болгох ийм боломж нь бол биднэрт бүрэн байгаа гэж харагдаж байна. За тэмээний соёл өвөл зөнгүй дөрвөн улирлын туршид жуулчдыг татах боломжтой том бүтээгдэхүүн соёл ах уу юм а. За одоогоор аймаг орон нутгуудад зохион байгуулагдаж байгаа тэмээний баяруудад жуулчид тэмээтэй айл зочлох, тэмээ унах, тэмээ унан ёслол хүндтгэлийн жагсаалд оролцох боломжтой байдлаар зохион байгуулагдаж байна. За мөн тэмээ поло, тайлаг, тором, атны гэд тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хосын тэмцээн. За тэмээний парад, ингэний айрагны баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үдсэглэн худалдаа, жин тех, жин тосох ёслол, тэмээний носон идэл бүтээгдэхүүний загварын шоу гэд за нийт 20 гаруй хөтөлбөртэйгээр зохион байгуулагдаж байгааг харж болохоор байна. За үүнийг цаашид жилийн 4 удирдал байдлаар зохион байгуулах боломжтойч аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болох боломжтой гэдг нь эндээс харагдаж байгаа юм а. За гэхдээ цаашид малчтын нэгдэл бий болгож кадастр байдлаар хөгжүүлэх нь оновчтой, илүү үр өгөөжтэй гэдгийг ч салбарынхан онцолж байна. Үзэгч та бүхэнд тоонтой хөтөлбөрийн энэ удаагийн дугаар хүрлээ. Та бүхэн сайхан баярлалаа.